Конор Макгрегор толооны спортч анхаарал татдаг төдийгүй имижээрээ алдартай нэг юм лээ. Тэрээр даруухан гэдэг үгийг огт мэддэггүй бөгөөд түүний цагнуудаж үүнийг баталдаг. Алмазаар бүрхэгдсэн үнэтэй цаг зүүдэг гэдгээрээ онцлогтой. Цаг бүр нь түүний зоримог сүртэй олны дундаас ялгарах зан чанарыг илэрхийлдэг гэж хэлж болно. Түүнд ногоон өнгийн цаг онцгой таалагддаг гэдэг нь учиртай. Яг гэвэл Ирланд гаралтай гэдгээ үүгээр илэрхийлдэг. Эдгээр цагнууд хямдхан биш ч ёстой л гайхамшигтай гэж хэлэхээс өөр аргагүй гэдгийг та бүхэн харах болно. Ингээд түүний хамгийн үнэтэй цагнуудыг та бүхэндээ танилцуулъя. Харин Rolex-уудын орхилоо. Конор Макгрегор Канны кино наадмын үеэр болсон Шапарди оройн зоогт ирэхдээ гар дүүрэн эрдэнэстэй ирсэн гэж хэлж болно. Түүний зүүсэн цаг нь цагаан алттай, нүүрэн эсгээс эхлээд бүгд нь багет хэлбэрийн алмазаар бүрэн чимгэлсэн. Үүнийг харунгийн материал арьсан осортой ослоос нь улам тансаг төрхийг бүрэлдүүлж өгчээ. Энэ цаг нь хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн өндөр зэрэглэлийн цаг урлал болон үнэт эдлийн урлагийн нандин хослол юм. Дотор нь Шапардын өөрийн үйлдвэрлэлийн гар ажиллагаатай хөдөлгүүр байдаг. Мөн 216 цагийн буюу бараг 9 өдрийн нөөцтэй. Энэ цагаа түлхгүйгээр 9 өдөр болж болно гэсэн үг юм а. Нийтдээ 300 гаруй алмаз, 27 каратаас дээш нийт жинтэй бөгөөд жижиглэнгийн үнэ нь $260,000 буюу түүнээс дээш ойролцоогоор 1 тэрбум орчим төгрөг. Тиймээс энэ цагийг тансаг гэхээс илүүтэйгээр гайхалтай хэд тансаг бүтээл гэж хэлж болно. Макгрегорийн хамгийн өвөрмөц Rolex-уудын нэгийг та бүхэндээ танилцуулъя. Энэ бол яг аргагүй Eye of the Tiger юм. Энэ цаг нь бүх талаараа анхаарал татгууц болж чадсан. Анх 2019 онд Basel World дээр танилцуулагдсан даруйда цаг цуглуулагч сонирхчдын сонирхлыг шууд татж чадсан цаг юм а. Өвөрмөц дизайн, ховор байдлаараа алдартай. Энэ цаг нь 18 каратын шараалтаар хийгдсэн бөгөөд барын судал мэт өвөрмөц хээтэй. Түүн дээр 243 ширхэг очир алмаз гялалзаж түүний сүр хүчийг улам тодруулдаг. Үүн дээр нэмээд 36 ширхэг далбиц хэлбэрийн алмазаар шигтгэсэн хүрээ нэмэгдсэн тул энэ цагийг үл анзаарах боломжгүй болгож өгчээ. Сонирхолтой баримт гэвэл Rolex Eye of the Tiger нь брендийн аль биесний каталогт багтдгүй цөөн загваруудын нэг тооцогддог. Өөрөөр хэлбэл үүнийг зүгээр л дэлгүүрт ороод худалдаж авч болохгүй. Зөвхөн Rolex-ийн VIP жагсаалтад багтсан хүмүүс авдаг. Харин Макгрегор бол яах аргагүй тэрхүү статусыг хүртэх хэрэгтэй нэг юм. Үнэ нь $230,000 буюу ойролцоогоор 805 сая төгрөг. Jacob & Co Astronomia Casino. Макгрегорт онцгой таалагддаг өөр нэгэн цагны брэнд бол Jacob & Co. Энэхүү брэнд нь цагны хийц, материал, хэмжээний хязгаарыг байнга давж гардаг гэдгээр алдартай. Энэхүү цаг нь тэдний хамгийн шинэлэг бүтээлүүдийн нэг бөгөөд Макгрегорийн хувийн цуглуулгад яах аргагүй багтхан зүйтэй. $620,000 буюу ойролцоогоор 2 тэрбум 170 сая төгрөгийн үнэтэй. Энэхүү Jacob & Co-гийн Astronomia Casino юм. Энэ гайхалтай цаг нь 18 каратын ягаан алтан гадартай. Дотор нь бүрэн ажиллагаатай мини өрлөөдний ширээтэй эзэмшигч нь хүссэн үедээ азийн үрдийг эргүүлж болдог гэдгээрээ онцлогтой. Энэхүү цаг нь нарийн төвөгтэй хийцийн жинхэнэ гайхамшиг бөгөөд хоёр тэнглэгтэй турбион Jacob & Co тэмэх онцгой зүсэлтэд эргэлддэг алмазан бөмбөрцөг, мөн лакан бүрээстэй дэлхийн бөмбөрцөг агуулгаддаг. Гэвч анхаарлын төвд байдаг гол зүйл нь рулетний хүрд юм. Энэ нь сафирын шилэн доор харагддаг бөгөөд ногоо улаан, хар өнгийн палантай хээ, махагоны модон чимэглэл, цагаан керамик бөмбөгтэйгээр хийцийн хувьд үнэхээр сэтгэл хөдлөм харагддаг. Тиймээс энэ цаг яг сонсогдож байгаа шигэ гайхалтай өрмөц хэд тансаг цаг юм. Дараагийн цаг Jacob & Co Astronomia Tourbillon Baguette. Макгрегорийн Jacob & Co брендийн цагны цуглуулгад сэтгэл алдам нэгэн бүтээл болох Astronomia Tourbillon Baguette-ч багтдаг. Энэ цаг нь тансаг байдал болон цаг урлалын ур чадварыг шин төвшөнд хүргэсэн жинхэнэ урлагийн бүтээл юм. Энэхүү цаг нь нарийн төвөгтэй Astronomia Triple механизмыг агуулсан бөгөөд 50 мм-ийн хэмжээтэй арын хэсэгт нь суулгасан 342 ширхэг багет хэлбэрийн алмаз, мөн осорны бэхлэгэнд байрласан нэмэлт 80 алмаз нь үзэсгэлэнтэй харагдан гялалцдаг. Цагны дөрвөн гараар эргэдэг хөдөлгүүр нь өөрөө нэгэн гайхамшиг. Иргэдэг дэлхийн бөмбөрцөг, өнцөглөн зүссэн алмазан сар. Тиймээс энэ цагны доторх бүх хэсгүүд нь гайхалтай харагддаг. Ойролцоогоор $1 сая үнэтэй бөгөөд энэ цаг бол олонний дунд зүүхээр бүтээгдэг. Харин Conor Макгрегор шиг хүмүүсийн нэрийн удас болох тансаг цаг юм а. Ойролцоогоор 3 тэрбум 500 сая төгрөг. Дараагийн цаг Patek Philippe Calatrava Scelto. Conor Макгрегорийн цагны цуглуулгад онцгой байр суурь эзэлдэг өөр нэгэн бүтээл бол Patek Philippe. Энэхүү 18 каратын Rose Gold бүрэн скелетон буюу дотор бүтцийг нь ил болгосон цаг юм.
Үүнээс гадна хэд нарийн механизмтай. Энэ механизм нь бүрэн гараар сэлбэрлэгдсэн бөгөөд 2017 онд брендийн 40 жилийн ойд зориулан бүтээгдсэн онцгой загвар юм. Энэхүү цагны уралт нь жинхэнэ дээд түвшний ур чадварыг илэрхийлдэг бөгөөд зөвхөн гараар сэлбэр хийхэд 130 орчим цаг зарцуулдаг байна. Мөн анх удаа Patek Philippe сэл хэмээх баталгааны тэмдгийг микро ротор дээр сэлсэн онцгой харагддаг. Ердөө 6.7 мм-ийн зузаантай, маш нарийн хийцтэй. Анх худалдаанд гарахдаа ойролцоогоор 122 мянган долларын үнэтэй байсан ч хоёр дахь зах зээл дээр энэ үн нь хэд дахин өссөн. Ойролцоогоор 427 сая төгрөг. Дараагийн Patek Philippe Rare Handcraft. Conor McGregor-ийн хувьд Patek Philippe-ийн цагнуудад дуртай нь нууц биш боллоо. Түүний зүүдэг Calatrava нь үүнийг дахин нотлож байна. 2023 оны ховор цуглуулгад багтсан энэхүү осгүй бүтээл нь 37 мм хэмжээтэй 18 каратын Rose Gold-оор хийгдсэн бөгөөд ирмэг хэсгээрээ очир эрдний шигтгээр гоёсон. Харин жинхэнэ анхаарал татах зүйл бол түүний нүүр хэсэг юм. Гүн зинхэр далайн еролд хөвөх онцгой туяануудыг дүрсэлсэн гар аргаар бодсон урлагийн бүтээл юм. Энэхүү нарийн хийцтэй дүрслэлийг Patek Philippe-ийн урлагчид уламжлалт, паалангийн болон сэлбэрийн техник ашиглан олон цагийн туршид бүтээдэг. Үүнээс шалтгаалan хоёр цагны нүүр яг адилхан байдгүй бөгөөд тус бүр нь дахин давтагдчихгүй цорын ганц бүтээл болдог. Үн нь ойролцоогоор 441 сая. Conor McGregor-ийн цуглуулгад анхаарал татах цаг бол яг аргагүй AP-ийн цаг юм. Rose Gold-ын гадаргуутай энэхүү цаг нь бүрэн хэмжээний очир эрдний шигтгээр гоёж ирмэг нүүр хэсэг хүртэл алмазын шигтгээр бүрхэгцэн. Үнэхээр гялтгансан бүтээл юм. Энэ цаг нь маш цөөн тоогоор хийгдсэн. Каталогт багтаагүй буюу каталогоос гадуур гарсан загвар тул албан ёсны үнэн ч тодорхойгүй хоёр дахь зах зээл дээрч ховорхонд тооцогддог байна. Дараагийн цаг Jacob & Co. Хэд тансаг алмазаар бүрэн чимгэлсэн цаг зүүдэг хүн одоогийн байдлаар ховрогцээ. Conor McGregor-ийн цуглуулгад багтсан Jacob & Co. турбиллион бол өндөр зэрэглэлийн цаг урлал, нүд гэлбом алмаз, мөн нүүрний доор нуугдсан эротик механизмын зарим хослол юм. Энэхүү цаг нь 18 каратын цагаан алтаар хийгдсэн бөгөөд нийтдээ 30 каратыг багет хэлбэрийн алмазаар бүрэн чимгэлжээ. 47.6 мм хэмжээтэй цаг зүгээр л гялтганаж харагдаа зогсохгүй сэтгэл татан байдлаараа соронц шиг хүмүүсийг татуулна. Энэ бол үнэхээр тансаг, зоримог, гайхалтай бүтээл юм. 2 сая доллар буюу 7 тэрбумын үнэтэй цаг байна. Хамгийн сүүлд дурдах үн цэнтэй бүтээл бол Conor McGregor-ийн зөөсөн гайхалтай Jacob & Co. Загалмаас эцэг. Тэрээр Нью-Йорк хотод болсон Roadhouse киноны нээлтэн дээр энэ цагийг зүүж олонний анхаарлыг татчихсан. Godfather буюу домогт кинонд зориулсан жинхэнэ хүндэтгэл бөгөөд 49 мм хэмжээтэй гар аргаар сэлсэн бяцхан Don Vito Corleone-гийн баримл зүрхийн хэсэгт нь байрладаг. Гар дээр зүүдэг кино урлагийн бүтээл гэлтэй. Энэ цаг киноноос сэдвүүлсэн хөрөлцөхөс дүрслэл болон хөгжмийн элементийг агуулсан байдаг. Хэрвээ хийл хэлбэртэй бариулыг эргүүлвэл цагны дотор хөгжмийн механизм ажиллаж Нино Ротагийн алдарт загалмаас эцэг киноны ая жинхэнэ хөгжмийн харьцгаар ашиглах болно. Энэхүү онцгой бүтээлийг Paramount Pictures-тэй хамтран зохион бүтээсэн бөгөөд ердөө 88 ширхэг үйлдвэрлэгдсэн. Ойролцоогоор $364,000 үнэтэй хосгүй урлагийн бүтээл байна. Ингээд өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Conor McGregor-ийн цагийг танилцуулаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баярлалаа.